Боловсрол сувг телевизийн 10 жилийн ой зориулав. Үндэсний оператор G-Mobile компани үзүүлж байна. Хамтран зохион байгуулагч Hero 24/7. Шүлт үеэр. За дараагийн оролцогч Батоюуна урьж байна. Сайн уу Батоюуна? Гэсэн ямар гоё болсон юм бэ? Биндрээ авахалж байсан. Яна. Нүрээр унчлаа шүү дээ. Унтсан. Тэгээ яг ингээд хажууд байсан болохоор бүр амар. Тэгээ тэрийг хараад бүр ингээд дотор бүр амар сонирхолтой. Яг л нэг өөрөө унтсан юм шиг бүр яг уйлах гал. Ер нь амар хэцүү байсан. Бүгдээрээ амар цочирцгоосон. Тэгээ тэрнээс болоод зарим нь хүртэл жоохон бие нэггүй бас жоохон тааруу байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад арай ирэхэд нь бол өөрөө айгүй цоглог байсан. Тэгээд юм битээ нээлгээдээ нэг хөөрхөн тэгээд бүгдээрээ амар нээлтэл тэгээд ер нь айгүй халамжлал бүцэлээ тагаад гарцаа тачаа. Хоолой идэж сууж байхгүй Instagram-ийн мессеж ирсэн. Тэгсэн чинь Норагийн мэйл ирж ирсэн. Instagram. Өглөөний минь хүүхдүүдээ сайхан амарсан уу? Та нар агаар салхинд гарах дуртай юу? Тэр агаар гарахыг хүсэж байна уу? Хүсэж байна. Тэгвэл та нар өнөөдөр хотоос гарч цэвэр агаарт нэг өдрийг амарч тоглон хөгжилтэй өнгөрөх болно. Гэхдээ энэ өдөр мэдээж гинтийн бэлгээр дүүрэн байх болно. Гадаа хүүхэн байгаа учраас дулаан хувцлаарай. Дулаан хувцас өмсөрэй. Норагийн мэйл хөвчлэн юм даалд утгатай ингээд үгээр ирсэн байдаг одоо юм зүрлэлэр ч юм уу. Тэг өнөөдрийнх болохоор яалчгүй бид нарт амар гой дотн чимээгээр тэгээд видео мэйл ирээд бүх юм айгуу гой тодорхой яг ингээд баг найз маань намайг ингээд хөдөө авч явах гээд байгаа юм шиг нэг тиймэрхүү. Агаар салхинд гарна гэсэн болохоор бид нарыг тоглоулах. Тэгээд гулгуул бүр гоё. За өглөөний минь Red Rock Resort-аас мэдчилж байна. Энд ирсэн сэтгэл үнэхээр гоё юм бүр өмнө ийм газар байдаг гэж ерөөсөө төсөөлж байгаагүй. Тэгээд үнэхээр гоё байгальтай, үнэхээр гоё тийм газар байна. Ийм гоё газар хурж ирээд ийм гоё байна гэж юусоо бодоагүй. Одоо энэ цааш ийм бүх юм нууцлаг байгаа учраас яг юу болохыг тааж мэдгүй. Гэтэл нэг гоё юм болно гэдгийг авсан мэдэж байна. За одоо ингээд өглөөний цайнд орох чинь.
одоо ингээ гараа бүүнөрөө тасаар байлдах хаа. Гацсан дотор суугаадах юм болов. Тиймэрхүү санаа. Ямар сорил байгааг мэдэхгүй тэгэхээр би бүгдийг ингээл байна. Бүгдээр тоглож исэн чинь нэг юм машин ирээл зогсоол. Дотроос нэх гоё залуу бууж ирээл. Сошиал ертөнцид ангууч нэрээрээ олонд танигдсан залуу үеийн төлөөлөл Баттүр. Түүний Instagram хаягийг 46 мянган хүн дагдаг байна. За сайн байцгаана уу. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхний өнөөдрийн сорилыг өдөртөж ажиллах болно. Тэгээд хамт өнөөдөр маш гоё хүчтэй өнгөрөөнө гэж найдаж байна. Сорилын шүүгчээр бол ангууч гээд ялангуяа сошиал медиагаар нэлээд танигдсан залуу ирсэн. Та бүхэнтэйгээ одоо сошиал ертөнцийн талаарх хэрхэн яаж имижээ бүрдүүлэх вэ? Хэрхэн яаж бусдад харилцдаг вэ гэдэг сэдвээр ярилцсан. Гоё дресс өмсөд улаан хивсэн дээгүүр алхаж ивэл өөрийгөө соёлтой байх талаас нь л авч үзэн үстэй те. Эзэж алхаж явахдаа хамраахгүй өөрийгөө оролдохгүй шүү дээ те. Тэгэхээр Facebook бол яг л тийм. Бидний үе хэрнээ бусдад яаж ингэж өөрийгөө нээж харуулах хэвтэй юм те. Яаж сошиал медиагаар ингэж өөрийгөө зөв танилцуулах хэвтэй юм. Яаж бие зөв авч явах вэ гэдэг талаас нь бид нар бас анхаарч нэмэгдэхүүн өгсөн. Заавал нэг бусдыг дуурайгаад те. Энэ маст иймэрхүү хүмүүс таалагддаг юм аа. Тэгэхээр би ийм байх гэж хичээж гэх юм уу. Одоо ямар нэгэн байдлаар одоо хүмүүсийг дуурайгаад тах юм бол та нар ийм иж бүрдэхгүй. Магадгүй хүмүүс таалагдах галбгүй шүү дээ. Гэхдээ яг та нартай адилхан тайпийн хүмүүс та нарыг вау энэ ч гоё зураг хийдэгтэй гээд та нарыг үнэлээд эхэлнэ. Эн чинь та нар яг имиж бүрдээд эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Өнөөдөр бол та нар бол мейкапгүй, зурагчин байхгүй, яг л мэдрэмжээрээ, яг л өөрсдийнхөө өнгө аясыг бүтээн гэдэг шиг те. Бүх юм мэдрэмжээрээ. Сорилын даалгавар анх сонсоход бол амар сонирхолтой байсан. Яг ингээд өөртөө хоногрыг бодсон тэгээ хувцас сонгоно гэдэг. За тэгээд үндсэн ажилдаа орцгоё. Сорилын ихний явуулах даалгавар бол за next brand-ийн 13 ширхэг хувцас байгаа. Бүрэн иж бүрэн. Гэхдээ сайз нь янз бүрээрээ. Тэгэхээр одоо яг та бүгдийн авиас чадвар, авахал самбаа, сэргэлэн чадвар тий бүх сонгоод Next-ээс авчирсан 13 хувцаснаас өөрсдөө төрүүлж хүрснээр хувцас сонгоно гэдэг. Хоёр талаас хоёр хос хурж ирэхэд бүгдээрээ ингээд амар бэлэн байдалтай те. Яг хүүхэд нэг бэлэн. гол нь өөрсдөө имижтэй хамт бүрдүүлэх ёстой тий. Гол нь тэгжил зурагчин гоё гарна. За хосуудаас авцгаа. Хамгийн түрүүнд очиод шүүрж аваад тэгэл би баг хамгийн түрүүнд ганцаараа хувцас сонгосон байсан. Бүүнөр тэр хэтлэхүү гэл тэгэл би ерөөсөө тэгээд бас юмд хоцордог юм болохоор чаас тэгээд ард нь очиод нэг хувцас сонгосон чинь өмд нь том байсан. Гэтэ зүгээрээ тэр гоё юм байсан надад өстө таалагдсан шүү. Сүүл бат оюу ихч анх хоёр нөгөө нэг хувцаа бүр булаацтаад хайж чулууд авсан. Нөгөө хоёр ч барыг зодлохгүй л амар булаацтай байсан шүү. Хайж чулуу давах юм уу? За хайж чулуу дав. За. За 6 багт хуваагдана. 2-2-ороо. Нэг хүн илүү гарах юм бол ганц нэг баг нь гуруулаа баг юм. Нийт 6 баг болгож хуваасан. Та бүхэн багаар ажиллана. Би биенийхээ зургийг дарна. Өөрийнхөө аккаунтаар хүлээж авна. Над руу private message илгээнэ. Миний аккаунт бол ангууч доогоор зураас бэ. Instagram дээр Gmobile-ийн оруулж ирдэг iPhone 7 Plus-ийн хувцаар. Олон та бүхэн одоо техникээ сайн судлаарай. Интернет тооч болно шүү дээ. Одоо энд бол интернет байна. Багаа болохлоо та нар өөрсдөө сандар багтчих. Би баг бүртгүүлтэн дээр биндраа сонгож биндряатай нэг баг болсон. Хинээ сонгохоос чи мандахад цаанаас ойрсон биндрия гэдэг. Тэгээд би миний харц тулгалдаа тэгээ сонгосон.
Батаа юу Дашко хоёулаа болоо гэд тэгсэн чинь анхаа ачнаас орж ирэл үгүй хоёулаа болоо гэд тэгэхээр нь хоёр тайрамл өстэй хоёр үнийг баг болчихор цуг зураг авахлаад балаа юм болоо гэж тод анхаа тоолцоох гэсэн чинь Батаа жоохон гомцсон баг. Хамтрч сонгоорой гэл ингээ харж яг Батаа миний ажид зогсож байсан. Тэгээ яах вэ гэд ингээл ийш тийшээ харсан зогсож хат хоёлаа хамтрч болоо гэдгсэн чинь тэгээд яг тэгсэн. Бүгдээрээ ингээ баг болоо хуваагдаж хахад анаа үгүй ганцаараа үлдсэн. Оюун билетээр зогсож байсан. Яг хоёлаа яг хажиж байсан байхгүй. Тэгээ хоёлаа ингээ харт за хоёлаа гараг болчихлоо гэж вэжсэн чи ануужин ганцаар болсон. За ингээ гурлаа олчих нэг тоогоогүй уулна. iPhone 7 Plus-аа өгтөж авцгаая. За тэгээ та бүхэн 40 минут байна. Өөрөө зурагчнаа энэ өөрөө мейкап аа энэ ер нь аюу хүндхэн байсан. Би тэр үнд хоёул шавтраадсан тэгэл үндэ татал гүгээдсэн. Биндрээ бол амар гой зураг авсан. Би амьд цаа тийм поз мазагтай солиотой амин гэж юм далтан гэж үгэлсэн та нэр. Үнэн солиотой авсан. Хамгийн түрүүнд Ануужийн зураг авсан л да. Тэгээ Анууж махлаар өөрөө зогсоогоор авахулсаа. Тэгээд Ойка бас зөвлөөд ингээд зогсож яадаг ингээд битээр айлах зөвлөж авахулахыг хичээсэн. Тэгээ ерөнхий манай зурагчнаар бол Ойка гэсэн баггүй. Бид гурав яарсан гурав юм гүгээл ийшээс нэг гүгээл тийшээс нэг гүгээл одоо энэ болохгүй тэнд болохгүй гэж үгүйсээр хагаад хамаа минут нь явцсан. Санаандгүй байж аваад гинт нэг одоо хувцаасан өрөөнийхөө ханыг санаад гэсэн чи яг тэр нэг нарны гэрэл аягүй гоё тусаад ороод ирсэн байсан. Нэг нүүрэн дээр, хувцсан дээр маань яг ургал дээр маань ингээд нэг гоё ингээд нарны туяа аягүй ороод ирсэн аягүй гоё санагдсан. Тэгээд яг Батаа нэг за яг чи ингээд аваарай гэд. Тэгээд ингээд Батаа маань нилээ эзэн шот ингээд дараад тэр дундаас хамгийн сайн гэсэн зураг одоо ялцлаад явсан байна. Миний хамтрагч бас маш хүчтэй өрсөлдөгч байсан. Хамтрагчийн зураг бол маш сайн болсон. Загзмаагийн маань зураг аягүй гоё байгаад байх гэж бодохоор 98 баяртай. Тэрэнд болохоор хичээн зураг бүр амар хөөрхөн байсан амар хөөрхөн нийт. Ойка жоохон зургандаа сэтгэл хангалуун бус байсан л да. Би угаасаа зургийг гоё дарж чадаагүй лээ. Би ингээд сүлд нь харсан. Бусад оролцсон зураг харж амар эпик хийсэн. Бид хоёрт тийм хийж чадах юм чи яахад тэ чаас. Тэгэл цуд байгаагаар л тэр чирний болсон. Өнөөдөр үндэ бид хоёрын өдөр биш ээ. Хамгийн ихний зургийг анх хоёр ирүүлсэн. Өөрийнхөө одоо өнгө аясыг одоо арийнхаа фонт айгүй гоё тохируулсан мөртлөө одоо тэр гутал нь сандлынх нь одоо араар орсон байх жишээ нэ тэ. Одоо жижиг сажиг юм а бол анзаараагүй. Цэрэн доллар арийнхын цонхноос одоо маш гэрэл нялсан. Одоо тэрийг бас зурагчны хувьд одоо багасгах боломж байсан. Дашбалжтын зураг бол ер нь гоё. Даан чиг харин өнгө муутай, гэрэл муутай болохоор айгүй тийм халтар харагдчихсэн. Ануу үжингийн зураг байгаа. Гутлаараа кроп болсон. Эхтэйчүүдэд бол бас эмэгтэй хүний гутал хөл бас их чухал байдаг. Намын эрдэнэ бол өөрөө их тийм гоё өнгөтэй. Заанч хөхмөл хиймэл гэх юм уу те.
зураг бол тийм болсон. Оюун бэлгийн хувцас өөрт нь маш гоё зөгсөн. Дараах нь фонд нь хоёр хүн орцсон байх жишээний зураг авалтыг юусаа хайхраагүй. Саран гэрэл бол надад ер нь их таалагдсан. Лефтний урд зогсон байдал гоё боловч өнгө одоо яг тэр бэкграундаас нь их ялгарч чадаагүй. Жагзмаагийн хувьд бол нэлээд өөр өнгө төрхийг агуулсан. Зураг янзлахын хувьд бол бусдаас илүү зураг гоё янзлж чадсан. Балчтмаагийн хувьд өнгөний хувьд таалагдсан. Энэ кроп бол харин надад харин таалагдсан. Тэр хөлөө кроплохоос илүү те. Батуян бол бас л яг нөгөө хөлөөрөө кроп болсон. Одоо зурагчд нь тэгж хорлоод байгаа юм уу мэдтэй. Өнгө бас зураг авалтын хувьд бол таалагдаагүй. Биндрийн авал нь бодсон юм арай өөр л байсан юм шиг байна. Гэхдээ зурган дээр буулгах чинь бас нэг авьяас ахгүй те. Гэлтгсэн. Ижил цэцэг бол энэ дундаасаа ер нь бол хамгийн тийм кул өхөн байсан. Фоно бас айгүй гоё сонсон. Фоно айгүй гоё сонсон. Өнгөний хувьд тэтгэрийн контрастаа нэлээд гэрэлтэй. Тийм хөөс. Бантгагийн хувцсыг ажиллахад өмд нь бол томцсон сул байсан л да. Тэгээд нэг сул юм ингээд чирээ явуулсан. Зурган дээр тэр өмдөө айгүй гоё шингээж өгсөн суугаад гисэн хідэж ийм дээрээ нэг юм оролт тавьсан. Одоо хог нэмчихэж байгаа байхгүй. Миний хувьд бол аль хэдийн ялагчаа тодруулсан. Одоо өхтөд дундаа ялагчийг зарлаж одоо бусдаа уулзцгаая. За өнөөдрийн сорил маш амжилттай явагдаж дууслаа. Та бүхэн бас багаар ажилласан. Гисэн хідэж би багаар нь тодруулахгүй цор ганц ялагчийг тодруулах байгаа. Тодорсон ялагч маань болохоор өдрийн хоолой тусгаалan бэлдсэн ширээ надтай хамт хоол идэхэр байгаа. Тэгээд ялагч маань өөрөөсөө гадна хоёр найзаагаа бас өрөх байгаа. За тэгээд энэ сорилын маань ялагчаар Балжтмаа. Жагзмаагийн зурагтай яг сүүлд хоёр зургийг тунж үзье гэдээ их бодсон. Миний зураг гэх юм бол бараг төрүүлэхээр байсан. Тэгээд яг нь ер нь Балжка хичээн нэг зургийн доор орсон. Аль хичээсэн л цаашаа үлдэж явах байх гэж би бодчих. Тэгээд эн чинь бас моделийн тэнцээ яг хин бэ гэдэг нь угаасаа ингээл харагдаал явна. Сорилын яллагч болж чадаагүй нь яг жоохон харамсалтай байна. Өнөөдрийн сорил маш амжилттай болж гүйцэтгэлээ. Та бүхэн баяр хүргэе. Өнөөдөр Балчкаг ялагч шагнал авсанд нь тэгэл жоохон хатаархсан л хэлбүтээ бүгдээр угаасаа би ч гэсэн угаасаа хатаарсан гоё л байсан. За Балжтмаа одоо тэгэхээр хоёр найзаагаа сонгоно те. Би хамгийн гол нь нөгөө зураг давж өгсөн үнээс сонгомоор одоо юу нэгаа. Тэгээ мөн найз аюукагаас сонгомоор байна. За Хэрвээ зураг авсан үнэ нь аюука биш байсан бол ер нь Теку аюу хоёрыг сонгох байсан баг. Тэгээ зургийг авч өгсөн болохоор аюукаг сонгосон. Надад нэг баг болоог үнэс бослоо л ш. Тэгэл ялагч балагчтай зүг яваа. За түүд хэдүүлээ явж хоолнд орсох уу. Тэгээ уусан скоо тий. Самна энэ өдрийн мэнд хүргэе. Энэ өдрийн сорилын төгсөнд баяр хүргэж манай галтгооны ерөнхий тооч өөрчлөн зориулаад энэ хүү хаалын зөвлөж байна. Ялагчийн хувьд хоёр найзаагаа сонгоод гуруула өдрийн зоогондоо бас одоо спешиал зоогтой хажуунаас нь харчаад бас ямар гоё юм бэ л гэж бодсон. Бас хэрвээ ялагч болсон бол бас гоё явах байжтэй л гэж бодсон шүү дээ. Бас болох үнэхээр гоё юмсан. Голгосон чи нүү давруу цасаараад
гэртээ очиж бүгдээрээ салхин зохиолсон ном унтах байх л гэж бодож шээ. Тэгэхээр дэмсэндээ билуурсан өдөр гэдэг шиг тийм л өдөр байлаа. Чи бусдын анхаарлыг татсан чи бүгд таалагдсан чи бусдаас илүү чи хамгийн онцгой сорилын ялагчаа шалгарсан Балжидмаадын баяр хүргэе тань энэ хүжим мобайл компани бүтэн жилийн өнгөө яны эрэхтэй дугаар өмнө болон орох оролцогчдын дараалал гарах эрхийг хамт бэлгэлж байна. Балжидмаа нөгөө нэг сорилын ялагч болоод тэгээд яг нөгөө нэг дараалал сонгох хэрэгтэй болсон юм байна. Үндсэн царайг авалтанд оролцохын дараалал гарах эрхийг хамт бэлгэлж байна. За шууд дараалал гарах юм. Маргааш шүү дээ. Маргааш ч юм уу. Маргааш тэгсэн чи Балжидмаа намайг 2 зураг авах хүнээр сонгогдсон билий. Яагаад тэгж байгаа юм бол мэдгүй би тэрийг лавсаа ойлгоогүй. 2 гэдэг чинь бас л хэцүү шүү дээ. Eel аваа угаалга гараад 900 мянга гэдэг юм дугаар. Сүгээр болчихсон юм. Антим шүү. 100 мянга нэг. Чи бүр зээлхээрээ дуусахгүй биш үү? Жоо гоё юм бэ. Жимо гоё би залгай лээ. Баярлаа, жимо баярлаа. Тэгэд би өөрийгөө хамгийн түрүү намайг тавих ах гэж юрдөөсөө бодоагүй. Надад бас амар эвгүй санагдчихтай. Тэр хүн бас өөрөө тэр дараалыг бас бодож байгаа л гаргасан л хаа. Охноо. сайн юм уу? Манай аав чинь айгу факттай. За энэ хямглаан баяр үргээ ингээ охинтой боллоо гэлтгсэн чинь манай аав царин нарсамсан. Охин юм уу гэдгсгээс тэгээд эмчтэй загнуулаа. Юу яриад байгаа чи өстө чамд бүхэл бүтэн хүн гаргаж өгч яах чи яв чи шүлийг хийгээд ир гэдэг загнуулжсэн гэ. Тэгээд тэрэндээ амар их юм бодд юм аав маань амар надад бүр амар хамгийн их нь би. За баяртай бүгдэнд найдаж шүнсий. За. Октодаа нормал. Юу яа 6 жиш. Яа. Зайлаач юу вэ? Энэ юу би зургаа нахацсан эсвэл дараагүй шүү. Яа гоё. Би хараад яаж би зургаа хараад сорилын оноогоо хараад бүр навс доошоо унлаа. Тэгээ миний сорилын үр дүн надад юу таалагдсангүй. Би л бодчихсон тиймсэн байна. Гоё юм. Би 6 оноо аавна гэж бодоогүй. Хамгийн амар гомц юм миний өөрийн мань зургийг амар онцгүй авсан байсан. Сорилын оноо задрахад би бол нэг гайхаагүй. Уусаа өөрийгөө ер нь нэлээд доогуур эсвэл дундуур нэг оноо таах гэж бодчихсон. Нэг оноо. Магаас зураг авсан дээр сайн байх. Юм амар зүг байдаг. Хийсэн ч гэсэн. Тэр чинь бас тухайн жаа хэлж байгаа тийм. Би нөлөөлөлтөө бараг амар тавч шүүрэн болчихсон. Өдөржингөө аяга гоё ясан. Тэгээ ерөөсөө нойр хөрөхгүй аяга гоё байна. Гэхдээ агаарт гараад ирсэн болохоор бүр нэг гоё амарсан юм шиг болчлоо. Тэгээ амартайч өнөөдөр маш гоё өнгөрлөө. Тэгээд одоо унтахаар явлаа. Сайхан амраарай. Ерөнхий ивент төгөгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгөгч Японы гайхамшигт чигшүүлэгч Hado Labo Roto брэнд. Ивент төгөгч Make You Feel Beautiful Bishruth Beauty. Ивент төгөгч Nivea өдөр бүр тантай хамт. 100 зүүнийг илээх гал голомтыг тань бадраа. Хэмэр хотхон.
ламж, хизээж интернетэд холбогдох NPR төхөөрөмж. Үндэсний оператор G-Mobile. Гайхамшиг чийгшүүлэгч Японы Hada Labo хурдан хугацаанд арьсны гүнд хүрч чийгшил өгнө. Удаан хугацаанд чийгшлээ хадгална. Найрлагандаа 3 төрлийн гиалурины хүчил агуулснараа чийгшил өг бүтээгдэхүүнд шинжилэл хийлээ. Нэг тусал нь 16 литр устай тэнцвэрт чийгшлийг арьсанд өгнө. Hada Labo өмнө хизээч мэдэрч байгаагүй дээд зэрэг чийгшлийг тань мэдрүүлнэ. Японы гайхамшиг чийгшүүлэгч Hada Labo. Энэ диван, телевиз, ноутбук, үнгүү цэгийн дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор гана бүгдийг үнгүү цэгийн дээр зарлаа. Тааж бас юмаа зараад мөнгөтэй болж чадна. Үнгүү цэгийн Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Хүйтэн агаараа таны арьсыг хуурайшуулж цочроож байна уу? Тэгвэл танд гурван эмзэг арьсан зориулагдсан Nivea буусны ханттай тосыг санал болгож байна. Миний арьс эрүүл өнгөлөг болбороо чиглэг болж байна. Тэр минь түүнийг анзаарч байгаа. Хуурай эмзэг арьсан зориулсан тосыг Nivea арьс арчилгааны мэргэжилтнүүд зөвлөж байна. PVC sits on its own. PVC sits on its own. PVC sits on its own. PVC just sits smooth. PVC sits on its own. That's the truth. Shiseido Everbloom, the new fragrance. Энэ диван, телевиз, ноутбук, үнгүү цэгийн дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор гана бүгдийг үнгүү цэгийн дээр зарлаа. Тааж бас юмаа зараад мөнгөтэй болж чадна. Үнгүү цэгийн Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Эрүүл амьдрах нь энгийн зүйлээс эхэлдэг гэдэгт би итгэдэг. Бэлтгэл хийсний дараа эрдэс амин дэмээр баяжуулсан эрүүл хүнс хэрэглэнэ. Би хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг сайн Д амин дэмээр баяжуулсан сүүгээр хамгаалдаг. Нэг аяга сүүнд Д витамины өдрийн хэрэглээний 25% агуулдаг гэ боддоо. Д амин дэм гэр бүлийнхний маань эрүүл мэндэд маш чухал. Сайн эрүүл амьдралын энгийн жор. Дататай амралт урамшуулал эхэллээ. Оюутан та 30 хоногийн хязгааргүй дата багцыг авч бүтэн сар сүлжээнд ашиглах хязгааргүй яриа мессежийг бэлгэнд аваарай. Үндэсний оператор G-Mobile. Ерөнхий ивент төгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгч Монголын хамгийн том вебсайт үнгүү цэгийн Английн тэргүүлэгч брэнд Next. Ивент төгч эрүүл амьдралын энгийн жор сайн брэнд. Оролцогчид өдөр бүрийг цоо шин дахин давтагдашгүй мэдрэмжээр эхлүүлдэг. Өглөө бүрийг гинтийн бэлгээр эхлүүлэх нь тэдэнд мартагдашгүй дурсамжийг үлдээж байгаа нь гарцаагүй. Харин өнөөдөр оролцогчдод ирсэн ноорогийн захиа тун өвөрмөц байлаа. Монгол дээлэр гойсон бүсгүй тэдний зочилж хэргүй ариун сэтгэлийн илэрхийлэл болсон цагаан сүг ил захилын хамтаар өргөлөө. Тэгэхгүй ингээл Монгол хувцастай байх өөрөө хүртэл амар тийм зөөлхөн царайтай. Наасан сэтгэл гацаргоо Монгол охтын үзэгсэн гоо шашин магт бой. Гүя. Монгол хувцастай яг манайхаа тэгэл заа Монгол хувцастай өгөрсөн одоо манайхаа гарцаа яах вэ тэр тэрийг л.
Тэд ямар зураг авалтанд орохоо таамагласан болов? Нэг савдаг шиг л байгаас. Би яг манжин шиг харагдах юм. Өөрийгөө нэг талент харахаар нэг хөвсгөлийн тайгаас ирсэн чиг үнийг манжин шиг харагд. Би нэ тэр юм. Gotta watch those banks and watch those bills. If one Янзлуулсан чинь нэттэй ер нь жоох хөөгтэй шиг болчихлоо. Ануу үжин би тэгээд саран гэрэлтүүд гурыг ер нь монголчууд төрхтэй гээд өнөөгөө охтууд ярьжсэн. Саран гэрэл надаас илүү өрөмц төрхтэй гэж би бодож байна. За өнөөдрийн зураг авалт ерөөсөө ингээ Монгол дээлтэй Монгол яг ийм зураг гарах юм байна гэж бодсон чинь яг зураг авалтын талбай дээр очисон чинь шал өөр юм хүртэж авсан. Тэгээ хамгийн анх удаа үндэснээ хувцтай хэрнээ нөгөө илүү орчин үеийн үр бодолттайгаар ахуулах гэж байл та. Тэгээд ерөөсөө урд нь тийм зураг авалтанд орж байгаа болохоор аюу сонирхол авах бах, бас хэцүү л байх бах. Тэгээд цаашдаа ч гэсэн туршлага болдог байгаа гэж бодож байна. Надтай жоохон ойрхон төрөлөө би сахилгагүй дүр гаргаарай гэсэн. Гараал алаад өгнө. Үйл товцыг би анх удаага өмсөж байгаа. Тэгээ намайг өмссөн чи охтууд бүгдээ яг нэг сүмнэр шиг томруулсан сүмнэр шиг харагдчихээн гэдэг. Сайн байцгаана охтуудаа. Өнөөдрийн зураг авалт бол маш чухал зураг авалт байгаа. Бид нар өнөөдөр Монголын үндэсний хавцыг өмснө. Тэгээ зөвхөн үндэсний хавцыг зогсохгүй бид нар Монголын олон ясны хувцас өмснө. Энэ зураг авалтан дээр бид нартай Apu компани, Сайн брэнд хамтран оролцож байгаа. Өнөөдөр энэ зураг авалтаас та бүхнээс юу хүсэж чинь тэгэхээр нэг тийм залуу, өнгөлөг, өвөрмөцтэй тийм зураг авалтыг бид нар та бүхнээс хүсэж чинь. Тийм болохоор зураг авалтанд амжилттай оролцоорой. Баярлалаа. Өсөөснөөс шал ондоо хүс засалттай, мейкаптай. Тэгээд ер нь бол айгүй тийм шинэлэг амар фэшн талтай байсан. Зурагч маань болж ийн гээл өөрөө бүр амар дөрс хүүхэд гэж бодож. Тэр ингэ биш. Тэр барьчаад байгаа. Гахчих юм шүү дээ. Нүдээ ингээ жоохон жижигрүүлэх гээ, нүдээ жоохон жижигхэн болоод ингээ доош харж агаад яг ингээ гинт гайхаж байгаа юм шиг тийм болоод ер нь тиймэрхүү зургийг аягүй их авахулсан. Тэр дундаас зураг маань сонгогдсон байх гэж бас бодож байна. Хар хумсны удаг гармаар байна энэ дэр. Хумсны хар будаг битээ гаргаараа гэдгсэн. Тэр нь өсө жоохон муухай харагдчихсан л хальтаа. Тийм юм секси ч юм ба. Тий, чи ийм жоохон дөрсгөө хөхт гэж өөрөө бод. Би өөр секси поз авах гэж цаанаасаа төрсөн юм болохоор чаавас гэх. Энийг нүдэ анда. Одоо бол амар сонирн байсан хил мэлэг гаргацсан нэг нүдэ. Тэр одоо ямар зураг гарсныг бурхан л мэдчихэж байгаа. Баярлаа. Болцсон. Гундаг юм уу? Тэг гой гарсан бах уу. Бүрийг харах нэг сонирхол харагдаад байна. Нэг циркэлэгдэж ингээ гацар бацар зурлаач нүд мүд ингээ шаарлцсан. Төрсөнгөт болохоор шууд кул болчихлоо тий. Миний хувьд 3 дугаарт гарах гэсэн жоохон хэцүү юм шиг санагдчихэв. Болж байна. Айгу мундаг жишгэлтэй. Чихнээсээ сахилгагүй цайраг дааны үжил гаргасан баг та. Би ер нь зураг авалт болгоны өмнө позоо дотроо бодсон байдаг бүгд л тэгдэг баг. Шүтэн гарахаар гоё юм. Гоё шүттэй. Позоо давтагдуулахгүй тул ханцуугаа хадах нь ямар ч лсэн ягаад ч давтагдахгүй байх гэж бодсон учраас. Би болохоор Сүхбаатарын гэргийн Янжин дулан байна. За. Эцэн зургаалтыг 100% үзэлт би өөрийгөө 93.8% гэж дүгнэж байна. Тэр биндрий аваад арайсан. Говь зэрэглээ мэрэглээ ядуугийн сулуу боллоо.
Ингэж болтгоо. Наач ирсэн. Царайны сонирн байсан гэж бодчих. За. Яг түрүүний шиг наашаа харчаад нүдээ ингэж дэше харч. Үгүй. Зөвхөн нүдэн чаддаг хүн ямар гоё юм бэ? Цорилын онон дээр бас нэлээд дагуур үнэлгээ авсан. Тийм учраас ер нь одоо энэ үндсэн зураг авалтан дээр маш их сайн хичээх хэрэгтэй, маш сайн гарах хэрэгтэй гэсэн бодлыг өөртөө өгсөн байгаа. Эхэлж ботсон байсан позоо яг төгс болохын тулд дахин авсан байгаа. За хуруунд нарийнх ингээд шивээс гаргachвал гоё. Ботоёо нэр юу тийм одоо бусдаас айгүй өөр харагдчихсэн. Хүсний тасал нь одоо бид нэрийг бодох юм бол арай тийм рок маягийн ч юм уу тий авч байгаа познууд нэг юм одоо галзуу бүр яг нэг юм эрчтэй тэгж харагдчихсан. Би айл болох тийм сахилгагүй дүрийг харуулахыг илүү хичээсэн. Нүүр бодолт маань илүү намайг ингээ Монгол төрх юм илүү татгаж өгсөн надад их таалагдсан. За хоёр нүдээр харъя. Аха. Дэшиг юм. Дэшиг. Аль болох эмгтээлийн хэрнээ тийм чөлөөтэй байдлыг илэрхийлэхийг би хичээсэн саяны зураг авалтан дээр. Миний нүд нь хамгийн туссан нь Лойка хийсэн оюунблыг. Оюунблыг айгүй хөөрхөн харагдчихсан, тоорцог өмссөн. Миний зураг, миний хувцс ер нь стил маань айгүй тийм өвөрмөцтэй айгүй нэг тийм сумын төвийн савтаа өөхөн шиг. Жохон тухаараа. Яг наата байр. Би тухаараа. За. Яг ихц нааша. Нүрээр яг нааша. Стас өөр ахыг мэдээж хичээсэн. Цагаан өнгөлүүд амгаалж нүрэнд орсон болохоор таргаа ингээд гаран дээрээ жоохон тусааж гожилдог ч юм уу тиймэрхүү байдлаар авахулсан байгаа. Яг биднэрт нэг юм өөрчлөлт хэрэгтэйсэн юм шиг надад сая бодогдсон. Бүр яг л нэг юм сэтгүүлийн зураг авалт шиг бүр нэг тийм өвөрмөц. Айгу гоё зураг авалт болж өнгөрлөө гэж бодож байна. Барьж байгаа стакана өөрлөгөө жоох харталж. За. Яваад. Гурилаа зурсан юм манай ижлээ тэгсэн чинь гурил нь амар нэлцэнхээ болсон. Тэмхэж болтгоо. Тэгээд тэмхсэн чинь нөгөөдг нь цайн дотор ороо хаграа. Тэгээ ер нь бах нь сүдэ цайтай гурилтай шүлшгэл юм идсэн. Ер нь бол Хурлаарай. За, уншлаа шүү. Маргааш та нарын блаблалах та. Билуутай, кофетэй, хөгжөөнс тоглоомтой үдэн ширлээ. Ихтэй бүр амтан дуртай байдаг. Гэхдээ амттан бүр калори ихтэй гэдгийг санаарай. Ялгаа ид хүжингээ өрхө сонгож нэг. Тэр цагааг уншаад сонголт чиний гарт март хийв. Тэгтээ ердөөсөө эргэлзэж мэргэлзэг шууд эдэнс гэж батсан.
Надад нэг бүр нэг амар гоё мой санагдаагүй. Зүгээр л одоо яах ч байгаа юм бол тоо л гэл нэг тийм л байсан. Ингээл л байсан. Амар торт март гээгүй. Юм бэ нөө? Төвчгүй дээ бид нар бүгдээ идсэн л дээ. Анх орж ирсэн чинээс бол би бол зоолттой 2-3 кг бас нэмсэн бах гэж бодоод байгаа. Тоо идүүлэхгүй нэг ч юм үлдээхгүй шүү. Балраад бүгдээрээ нөгөө нэг хошиж удаа гард шиг хам болцоо юм. Тийм би угаасаа багасаа ер нь чихэрлэг юм амттан, шоколад тэгээд эзэн чихэр мөхөрөөс идэж чаддаггүй. Тэгээд ер нь л торт иддэггүй. Тэгэл төрсөн өдөр угаасаа 7 сарын 14-нд болдог. Тэгээд яг наадмын 3 хоногийн амралтын маргааш нь болдог. Тэгээд хизээж торт байдаггүй. Ер нь тэгэл онгорхоо газар ч байдаггүй. Тэгээд угаасаа цаанаас нь зохицуулсан юм шиг гэлээ. Эхлээд тоглоомныхоо дүрмийг танилцуулъя заяа. Энд миний гарт заяа 1-ээс 13. Одоо энд 13 баа штэ хэлүүлээ. 1-ээс 13. Тэгээд асуулт байгаа заяа. За тэгээд одоо жишээлбэл за хамгийн ихнийх бол хамгийн залхуу нь хэн бэ гэж байгаа. За тэнгууд та нар голоос харьцаа хин гээд одоо нэг хүнийг гаргаж ирнэ штэ. Тэнгууд тэр хүнээ сонгосон бол яагаад гэдэг асуултанд хариулна. Хүн болгонд давхцахгүй штэ. Энд 13 байгаа. 13-т нь хамгийн оновчтой хүний сонгож хэлнэ. Тэр тоглоомны хувьд бол бас халсан болсон. За хамгийн хор хутагч нь хэн бэ? Одоо нэг хитүүлээ гоёор бас ойлгоо л да. Энд тэнд очиод ингээд хоолонд хутгаа. Сэн тэр чигээр хатаар одоо түнээ. Эсвэл хэн авчтай. Тийм юм гапэно. Хор хутгач гисээ тэгэл хоол хийж өгдөг л буруудсан юм байлгүй дээ. Одоо угаасаа та нарыг хоолорч боон зөө одоо галтаагаар орж моргоч гэдэг хоол мал өөртөө цэцэг. Хамгийн араар муулагч нь хэн бэ? Яагаад? Уучлаарай. Нэг хүнээр хэлж идэх үү? За. Ана уучлаарай чамайг хэлж идэх үү? Намайг бүр заяа оюу янгуута араар муулагч гэдэг би бүр амар гайхаад яана би хизээ оюуг муулсан болоо гэж. Ягаад гэвэл нөгөө нэг айгу олон хүнд очиод ингээд амар их юм ирсэн байсан. Хин дахиад хүлээр гიშгсэн гэж яагаад уйсгаж аваа. Улам нөгөө эсрэгүүцэл өөрийгөө л тэнийг байдалд оруулсан. Танд хүлээр гიშгсэн гээд ягаа сараптай найжууд төмөг гэж хэлчихээрээгүй шүү дээ. 13 өөр айлын 13 өөр хүмүүжлтэй 13 өөр хүүхдүүд байгаа. А тэр донд ингээд ганцаархнаа ингээд яг ингээд бүүнэр юм ярангууд юу ч ярьдаггүй ч юм уу хүмүүсээ ярьж байгаа юм сонсоод суугаал байдаг. Тэнгүүтээ дараа нь өөр хэнийг очиод ярьдаг. Айгүй олон удаа надад яг иймэрхүү байдлаар харагдсан. Ер нь бид нарт Хичээж тэрийг ярих та нар өөртөө амар муусан гэж ойлгонгуудаа. Энэ жоохон тийм нэг одоо ингээд камер өмнө гарахаар ингээд хит тийм нэг юм жүжиглэж байгаа юм шиг тийм гэж санагдсан. Санал яаж байгаа нь нийлж байгаа гараа өгч. За яаш гараа өгч юм бэ. За зүгээр ингээд төвтэй. Тийм юусаа гайхаад за би заад Хүүхэд ер нь хүүхдэрээ л байсан гоё. Одоо дөнгөж 17 настай хэрнээ заавал өөрийнхөө биенээс гарахааргүй юмыг гаргаж тэ өөрийгөө заавал нэг тийм хүмүүстэй буруугаар ойлгуулах юм бити хийгээч. Хамгийн хэрүүлч нь хэм бэ? Энэ ч бас гайгүй юм байна бас чи яах вэ? Чи яах вэ? Одоо хин үлдсэн маа тий. Жагцмаа бүгд би хараасандаа зарим тийм. За сараа би бол юу. Энэ угаасаа аюу хин шивэрчтэй. Би чи хамгийн хэрүүлч юм шүү дээ. Тэрэндээ айгу баяртайгаа хор утгатаас л юм очсон дээ. Өнөөдрийн зураг авалтанд хэн сайн байсан нь тэрэл нэвтрүүлгийг цааш үргэлжлүүлэх болно. Хэрв чи муу байсан бол гэрлэг баяа хачаага бэлдээрэй маргааш. Ямар сэтгэлийн хатаагүй бэ? Асуудаг хүнийхэн тухайд өөрөө муу гэж болж байгаа бол. Муу л байсан бол
Хит ч хамаагүй. Яг тэ өөрийгөө муу гэж тийм нэрээ ягаад топ байх юм аа бэлтчихлээ. Тий хит ч хамаагүй болсон. Өөрийгөө муу гэж бодсон бол хувцаа бэлтчихлээ. Та бэлтээрээ. Үгүй. Бүгдээ Оройн тогтоодаа. Цэвэр агаад бүгд сайхан амарцгаасан уу? Та нар бүгд өнөөдөр аягүй хөөрхөн харагдаж байна. Манай энэ нэвтрүүлгийн үндсэн зураг авалтаар Монголын 13 ясны хувцастай мөн Abu компани сайн брэндтэй хамтран Монголыг дэлхийд таниулсан өв соёлыг илтгэсэн зураг авалт хийсэн байна. Ингээд шүүлтээ эхлэхээс өмнө та бүхэнд шүүгчтэйхэн бүрэлдэхүүнийг танилцуулъя. On in the production-ыг гүйцэтгэх захирал Хадагтай Наслмаа. Жүжигчин загвар өмсөгч продюсер Ноён Оргил. Бюро 24/7 Digital School-ийн үүсгэн байгуулагч Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн ерөнхий продюсер Хадагтай Содгэр. Өндөр зэрэглэлийн загварын анхны дижитал сэтгүүл болох Бюро 24/7-гийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Mongolia's Next Top Model Show нэвтрүүлгийн ерөнхий продюсер Содгэрл энэ удаагийн зочин шүүгчээр ажиллаж байна. Өсвөр наснаас эхлэн фото моделийн карьер хөөж, загварын салбарт хөл тавьсан тэрээр телевизийн олон сурталчилгаанд тоглосон арвин туршлагатай. Бюро 24/7 сэтгүүлээр дамжуулж Монголын загварын салбарт ажиллаж буй дизайнерууд, загвар өмсөгчдийг дэмжих, олон улсад таниулах төслүүдийг шат дараалтайгаар хэрэгжүүлж байгаа билээ. За ингээд шүүлтээ эхэлцгээе. Октоудаа амжилт хүсье. Даш балжтыг тайсан өрөө. Сайн уу даш балжтаа. Өдөр ямар секси харагдаж байна. Зураг авалтан дээр би яг нөгөө ментороор байсан шүү дээ. Тэгээд бид нар нөгөө нэг энэ зураг авалтын чинь үндсэн санаа нь бид нар яг зорж исэн яг юу гаргаж авах гэсэн бэхээр бид нар амар тийм залуу, нэлээд тийм залуу эрч хүчтэй өнгөлөг тийм зураг авалт хүсэдсэн. Тэгээд амар жоохон хөвчөг байгаа чи илүү тийм чөлөөтэй байгаа ч гэсэн чинь арай жоохон зургаа ойлгохгүй юм шиг санагдаж надаа. Нэлээд секси зураг гаргаадсан тий. Содгэрл шүүгчийн хэлснээр яг секси гэдэг юг яг эндээс би бас харж ин л та. Тэгэхээр яг сүү гэдэг брэнд маань өөрөө яг ямар хүмүүс зориулсан бэлээ те, бүх насны хүмүүс, хүүхэд, одоо том хүн, бүх хөвгшүүд, бүх хүмүүс зориулсан болохоор хэтэрхий тийм секси пост юм уу, секси дүр төрх хэрэггүй юм болоо. Тэгээ энэ бол ер нь жоохон энэ сүү рекламдахаас илүү коктейл ч юм уу, нэг арай юм насан туршидтын тийм ундаа рекламдж байгаа юм шиг тийм дүр төрх харуулсан байна. Зураг тийм сайн зураг гэж босонгүй гэж үзэж байна. Дараагийн манай оролцогч Биндрия. Мэргэжлийн үүднээс бол зураг авалт сорилтын дээр ажиллаж байгаа арга барил маань яг надтай ажиллаж исэн одоо арга барил байдал маань давтагдсан байна. Тэрний юу вэ гэхлээр нэг хэвийн тэгээд ингээд задарж өгөхгүй, хичээж өгөхгүй тийм байсан шүү. Харин зураг авалтан дээр нэлээд чи өөртөө таалагдаагүй юу? Эсвэл өмсөн хувцас чинь таалагдаагүй юу? Ядуугийн зовлон юм шиг харагдаад байхгүй юу? Талан гарсан. Чамд янз бүрийн шоун дээр юу ч өмсүүлж магадгүй шүү дээ. Зарим шоун дээр бараг юм өмсөхгүй гарах гэдэг үү шүү дээ. Тэгээд тэрийг хүлээж аваад би гоё байна. Би яаж гоё харагдах вэ? Би ийм өсний засалтай, ийм хувцастай яаж хамгийн мундаг нь байх вэ? Яаж одоо цоглог байх вэ гэдэг үднээс л хандж амжилтанд хүрнэ шүү дээ. Сэрэнд болохоор супер зураг болсон байна. Хамгийн креатив одоо хамгийн бүтээлч байсан нэг ч зурагчин менторын шаардлагагүйгээр яг өөрөө пост авсан. Яг бидний хүсэж байсан юм бол гаргаж чадсан. Энэ зурган дээр сайхан байна те. Инээж байгаа байд цаансаа ингэж асч штэ ерөөсөө те. Энэ йогуртыг ингэж уучих юм бол хүн ийм сэргэлэн сайхан болдё штэ гэдгийг үзүүлээд өгсөн байна л да те. Баяр хүргэе, сайн зураг болсон байна. Сайн уу жагцмаа? Жагцмаа дээр бол зураг авалт ярих юм байхгүй, сайхан зураг. Тэгэхдээ нөгөө л нэг миний бас хамтарч ажиллаж байсан тэр зураг авалтан дээр байсан жагцмаа харагдаад их юм. Нүүр дандаа нэг яг ижилхэн юм юу. Арай өөр хөдөлгөөн хийх хэрэгтэй. Нүдээ жоохон өөрчлөх хэрэгтэй. Өмнөх зургнуудаас дандаа ижилхэн байна.
чи гоё ингээд хоёр суралт байгаа. Ажил өөрийнхөө ингээд баригдсан байгаа тэр нэг юм цементийн юмнуудаа хагал зад хаглаад ингээд задраад ингээд өөрөө гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? 8 Эрдэнэ сахилгагүй хөвчиг гарсан. Тэгээд нэг айлын нэг ирэх охин шиг тийм байгаа. Дүүрдээ орж чадсан байна. Тийм маш сайн байна. Мэдээж стилист Нүүр Будгийнхны талаар ярьсан учраас яг чиний хувьд гэхэд түрүүчийн удаагийн фото зураг авалтан дээр чи маш сайн байсан тийм. Энэ удаагийнхтэй бас маш сайн. Тэгтэр юу гэдэг юм бэ гэхээр чи ахиж чаддаг хүн юм биш үү? Ахиж чаддсан байх, юмыг ойлгож чадчихсан байх, хурдан дүрдээ орчиж гэн гэдэг чинь их өсөх хэрэгдэлтэй байна. Баярлалаа. Дөрөвдөө баяр хүргэчих үү Батбаянд. За тэгчих. Тэгэхээр супер жаа. Өдрөө болгон чи биднийг гайхшруулж чадчихээн. Ур чадвараа харуулж чадчихээн. Баяр хүргэе. Яа тасарсан зураг жоохон гринчтэй адилхан юм. Тийм ч юм шиг тий. Тийм ч юм шиг. Энэ ярих юм алга үнэн гоё гарсан. Хамгийн их сэтгэл хөдлсөн үед хүмүүс нөгөө охин эргүүлж байгаад очиод хэлэх үг гацчихлаа гэх тий. Тэгээд их гашуудсан үед бас хэлэх үг нь олдохгүй гэдэгтэй адилхан энэ зурган дээр үг илүүц зураг байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Мандахаг тасна өрөө. Яг гоё Монгол одоо цэвэрлжинхий одоо ялтам дургуулам юм сайхан Монгол бүсгүй дүр төрх гаргасан байна. За чи яг энэ зургийг хулгахад юу бодож вэ? Хүний юмыг хулгайлж авсан баг. Яана би чиний сарыг авцсан гэж байгаа юм уу тий? Чи бол одоо засаагүй алмаз эрдэнэ. Алмаз эрдэнэ засагдаад хачи хүнд хүрдэг штэ. Түүнтэй адилхан чи бол карат өндөртэй засагдаагүй алмаз эрдэнэ. Дараагийн манай оролцогч Ижил Цэцэг. Сайн уу Ижил Цэцгээ? Ямар гоё харагдаж байна. Ижил Цэцэгтэй би яг бас байсан. Яг бас нөгөө өксөдс юм манайд гаргаж чадсан байгаа. Айгүй игдүүтэй нэг тийм дүрсхүү өөлөх юм алга. Дэлхийн ямар сэтгүүлийн зурган дээр тавигдсан бүр нүүрний фото олж чадхаар сайхан зураг болсон байна. Чи ингэж ажиллаж чадсан байна. Баяр хүргэе. Ану үжингээ урьж байна. Энэ зурган дээрээс ашгүй ану үжингээ олж харлаа. Тэ? Фантастиктэй поз авсан байна. Хамгийн жижиглэлтэй оролцогчтой нэгтэй ерөнхийдөө анууч маань шүү дээ. Тэр нь яг зураг авалтан дээрээс харагддаг байхгүй. Үнэхээр мундаг жижиглдэг. Ерөөсөн позо баг нэг позо баг байдгүй ингээл байнга өөрчлөлт. Тэгээд энийгээ хүртэл зураг авалтыг эхлэхийн өмнө айгүй удаан бэлдэж агаад тэрний өмнө бэлдэж байгаа гарч ирсэн. Тэгэхээр яг тэр үр дүн харагдаад байгаа байхгүй. Хэлэх үг алгаа үнэхээр гоё байна. Энэ бодолт хацар тэр нүдний харц айгүй гоё тод юм хэлээд байгаа, яриад байгаа гоё баяр. Дараагийн оролцогч манай сорилын ялагч Балжитмаг хүрч байна. Балжитмаа. Нэг л Балжитмаа гэхээргүй 3 настай. Энийг сахиланпуу бас хүүхэд шиг харагдаж байна. Тэр өөрийгөө үнэхээр эвдэж чадсан байна. Яг тэр өмнөх 7 хоногудад яг Балжитмаа дандаа л нэг юм хитрхи юм нөгөө хай фэшн хитрхи юм юуны каталог царай гаргаад ирсэн бол энэ дээр өөрийгөө айгу эвдэж чадсан байна. Тэгээд юм айгу креатив бодолтон ч гэсэн шал өөр болж чадсан байна. Тэгэхээр сайн байна. Найруулагчийн өгсөн даалгаврыг мэдэрч чадна гэдэг бол энийг хэлдэг баг. Дээрэс нь менторын хэлж байгаа даалгаврыг гүйцэтгэж чадна гэж бас энийг хэлж байгаа баг те. Дээрэс нь өөрийнхөө нөгөө тогтцсон хэв маягийг эвдэж чадхтаа ингээд тесрэлттэйгээр эвдэж чадна гэж бас энийг хэлж байгаа. Тэгээ алгав таши. Бүгдээрээ баяр хүргэцгээе те. Балжитмаа угаасаа үнэхээр нэг ийм юу гэдэг чинь цаанаасаа тийм төрсэн модель гэдэг. Яг тийм байхгүй. Угаасаа туршлагатай туршлахгүй нэрүүс хамаахгүй. Чи болохоор яг ингээл зураг авахулан тэрийг яг нэйл хийж чаддаг байхгүй. Чи маань нэвтрүүлгийн мулаан саран гэрэл. 2 тараг хүрсэн маа. Бус нэг тараг урьж яагаад 2-ыг явуулсан. Тэгвэл зарим бариад авахудал арай өөр юм болчихсон. Ерхийдөө жоохон за яах вэ гэсэн царай байна. Тэгэхээр бас нэг сайн юу дүрдээ ороогүй мó гэж бодож байна. Тий. Өнцөг бол сайн олсон байна. Гэтэ яг дүр оролтон дээр бол жоохон харамжгүй юм шигс надад санагдчихэв. За миний хувьд ба шүү дээ. Миний хамгийн шилдэг зураг. За зүгээр энэ зургийг бол бариад би бол дэлхийн хаач очиод за та нар манай энэ Монгол завгар өмсгчийг харчих. Та нар ийм зураг авч чадах юм уу? Ийм бүсгүй байгаа мó та нар? Ийм модель та нарт байгаа мó? Та нар тэр Нью-Йорк, Милан тэрэндээс хайгаадах л та. Ганцхан надад л байна. Тий. Яг гэж ингэж монголоороо бахархаж ярихаар ийм сайхан зураг болсон.
Бурайд басах нь болсон юм байна те анх хоёроо. Надад л маш их таалагдчихээн. Дөрөвдөө маш сайн орсон байна. Санан гэрлийн хэлтгтээ ерөөсөө яг ойролцоо. Яг гоё Монгол дүр төрх тэгээд нэг менежмент нь тараг маргаа сайхан нүрээрээ те нялцсан юм одоо гоёо одоо хэлэх юм баг. Дээрээс нь гараа чи ингээд яг таргаа ууж идээд уугаад ингээд тэгсэн чинь айгүй хамтан таалагдаа. Тэнгүүтээ бүгдийг нь аваад улаагаад явж байгаа юм шиг тийм айгүй хөөрхөн зэрэг. Оюун бэлэг. Зургийн хувьд бол надад маш их таалагдчихээн. Бас яг энэ сайн гэдэг брендийг маш сайн илтгэж чадсан. Тийм айгүй гоё дүр төрх гарч ирж байна. Тэгэхээр нэг үнэхээр энэ 7 хоногийн зураг авалтууд бол бүгдээрээ ерөөсөө хэлэх үг алга. Бүгдүүд маань маш сайн орсон байна. Гоё зураг болсон байна өө. Ер нь гоё чөлөөтэй, өөртөө ихтэй, донжтой. Эхний нэвтрүүлгийн оюун бэлэг одоо энэ 4-р нэвтрүүлгийн оюун бэлэг хоёрын хооронд нь харьцуулшгүй. Яанда энэ охин гэж бодогдчихсэн шүү дээ. Энэ охин одоо яанда. Тэгсэн одоо офтороо зэрэг юун чин яанда яасан ч сайхан амтын ингэж харахаар тий. Чамаар сая наашаа гарч ирээд атлаад чинь ийм гоё юмны ястай байлуу. Урд нь яга анзаараагүй болоо гэснэ. Хүзөөний зөвлөлтний реклам тийм бижутерийн реклам тоглоулууд их зүгээр юм байна гэд харах жишээтэй болоод ажил бодогдоод эхэлсэн байна шүү дээ тий. Тэгээд дүрээ сайн мэдэрч өөрийгөө дайчилж ажиллаж өөртөө итгэлтэй байна гэж энийг хэлдэг байхгүй юу? Яг үнэн өстой гоё үг хэллээ. Октодоо бүгд баяргий маш мундаг байсан. Тэгээд шүүгчдийн бүрэлдэхүүн хоорондоо ярилцаад энэ 7 хоногийн хамгийн шилдэг болон сул оролцсон оролцогчийг шалгаруулах болно. Ингээд октодтойгоо хэсэг хугацааны дараа үзье. Хандрын хувьд хамгийн шилдэг оролцогчийг хэн гэж бодож байна? За миний хувьд бол энэ саран гэрэл Бат оюун балжтмаа тун ойрхон нэг хагас оноо нэг онооны ард бол ер нь их бусд нь байлаа. Доороосоо хэн байх вэ гэх юм бол одоо би уулын энэ биндряг уул маш их дэмжиж яваасаа гэж айгүй боддог, айгүй бодоод байдаг. Гэтэл ингээд 2-3 зураг авалт дараалаад бие барьдаг байдлыг давж гарч чадахгүй л байна л та. Би бас санал нэг байна. Яг зураг авахулж байгаа модуль хүний дотроос гал цог гарч явах хэвээр. Би дээр өөрийгөө харуулцаа. Би нэг байсан ба ийм байх. Яаж нэгрүүд ийм болоход бол тгийж харагддаг юм байна л гэдэг. Өөрийгөө харсан ч талнаарс чи яг сүмс шиг цав бэлцдэг юм бомбор тийм. Хайрыг барьчихсан. Мейкап. Шилдэг оролцогчдын бол миний хувьд бол цэрэнд олгоор Бат оюун 2. Тэгэхээр нэг юм шинэлэг дүр төрхий гаргаж ирсэн. За надад хамгийн муу байсан яг яхаарахгүй биндрээ байсан. Ерөөсөө яах гээд байгаа ойлгохгүйсэн. Хамгийн гоё таалагдсан надад яг үнэхээр таалагдсан бол мэдээ цэрэнд олгоор ижил цэцэг надад миний яг хүс юм гаргаж чадсан. Тэгээ анаа үжин яг энэ дээр бол энэ гурав бол энэ зураг авалтаас хамгийн их зүгээр хувьдаа таалагдсан яг тэр гурав. Би энэ удаа гэртээ түрүүнд балжтмаад хэлсэн те балжтмаа бол өөрийгөө бүр эвтчиж тэгээд ийм олон дүр төрхөд орж чадчихээн гэдэг чи их том юм байхгүй. Түрүүний 3 дугаар дээр бол эвдэж чадаагүй байсан шүү дээ. Энэ Бат оюун бол ёо тесэрсэн шүү. Бат оюун ёо тий. Ер нь шүүгчид бол яг энэ 7 хоногийн шилдэг болон сул оролцогчдыг ер нь шийдвэрлэх шиг боллоо. Октодод дуудах. Шүүгчид дүнгээ гаргалаа. Энэ удаагийн зураг авалт оролцогчид маш сайн оролцсон. Нэг шилдэг оролцогчийг шалгаруулахад ерөөсөө маш амархан байлаа. Гэхдээ хамгийн сул оролцогчийг шалгаруулахад айгүй хэцүү байсан. Шүүгчдийн санал зөвлөсөн. Ингээд шилдэг зургаар балжтмаа Баяргий балжтмаа чи Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн хамгийн шилдэг оролцогч боллоо энэ 7. Дараагийн дуудах нэр цэрэнд олгоор. Бат оюун. Ануучин. Миний дараагийн дуудах нэр ижил цэцэг. Саран гэрэл. Анх хоёр.
Номер. Оюун бэлэг. Миний өмнө маш үзэсгэлэнтэй 4 залуу бүсгүйчүүд байгаа. Харамсалтай нь миний гарт 2 шүл зур байгаа. Хтуудаа өөртөө зогсох гэсэн. Ингээд оролцогч Мантхагийн зураг. Баяр үргийн Мантха дараагийн удаа хичээгээрэй. Бид нэр Mongolia's Next Top Model-ыг хайж байгаа. Охтуудтай амжилт хүсье. Шүүгчдийнхаа нийт оноог харъя. Ерөнхий ивент төгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгч Японы гайхамшигт чигшүүлэгч Hada Labo Roto брэнд. Ивент төгч Make You Feel Beautiful Bishruth Beauty. Ивент төгч Nivea өдөр бүр тантай хамт. 100-100-ыг илээх гал голомтыг тань бадраа. Хэмэр хотхон. Дататай амралт урамшуулал эхэллээ. Оюутан та 30 хоногийн хязгааргүй дата багцыг авч бүтэн сар сүлжээнд ашиглах хязгааргүй яриа мессежийг бэлгэнд аваарай. Үндэсний оператор G-Mobile. Энэ диван, телевиз, ноутбук, үнгүү цэгийн дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор ганаа бүгдийг үнгүү цэгийн дээр зарлаа. Таач бас юм зараад мөнгөтэй болж чадна. Үнгүү цэгийн Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Гайхамшиг чигшүүлэгч Японы Hada Labo хурдан хугацаанд арьсныг өндгөрч чигшил өгнө. Удаан хугацаанд чигшлээ хадгална. Найрлагандаа 3 төрлийн галерийн хүчил агуулснараа чигшил өг бүтээгдэхүүнд шинжилэл хийлээ. Нэг тусал нь 16 литр устай тэнцвэрт чигшлийг арьсанд өгнө. Hada Labo өмнө хизээч мэдэрч байгаагүй дээд зэрэг чигшлийг тань мэдрүүлнэ. Японы гайхамшиг чигшүүлэгч Hada Labo. Хүйтэн агаараа таны арьсыг хүрээшүүлж цочроож байна уу? Тэгвэл танд өөрөө эмзэг арьсан зориулагдсан Nivea буусны ханттай тусыг санал болгож байна. Миний арьс эрүүл өнгөлөг болбраа чиглэг болж байна. Тэр минь түүнийг анзаарч байгаа. Өөрөө эмзэг арьсан зориулсан тусыг Nivea арьс арчилгааны мэргэжилтнүүд зөвлөж байна. Тансаг сүрчгний хурдан Bishruth Beauty, шинээр David Beckham, Calvin Klein, Guess, Davidoff, Beyoncé, Adidas, Roberto Cavalli брэндүүд ирж бүл нэмлээ. Хамгийн олон төрлийн тансаг үнэртэнтэй Bishruth Beauty. Энэ диван, телевиз, ноутбук, үнгүү цэгийн дээр бүгд шожгонтол зарагдана. Шожгонтол шүү. 3 өдрийн дотор ганаа бүгдийг үнгүү цэгийн дээр зарлаа. Таач бас юм зараад мөнгөтэй болж чадна. Үнгүү цэгийн Монголын хамгийн том зарын үнгүү вебсайт. Хизээж интернетэд холбогдох NPR төхөөрөмж. Үндэсний оператор G-Mobile. Эрүүл амьдрах нь энгийн зүйлээс эхэлдэг гэдэгт би итгэдэг. Бэлтгэл хийсний дараа эрдэс амин дэмээр баяжуулсан эрүүл хүнс хэрэглэнэ. Би хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг сайн Д амин дэмээр баяжуулсан сүүгээр хамгаалдаг. Нэг аяг сүүнд Д витамины өдрийн хэрэглээний 25% агуул эдэнгээ боддоо. Д амин дэм гэр бүлийнхний маань эрүүл мэндэд маш чухал. Сайн эрүүл амьдралын энгийн жор. Миний бодлоор хувцал гэдэг өөрийгөө илэрхийлэх том илэрхийлэл гэж боддог. Ер нь хүн яаж хувцлаа шалтгаалж эмбэ гэдгийг харагддаг. Сайхан хослол өмссөн үедээ би жигнэр хүн гэдгийг мэдэрдэг. Ерөнхий ивент төгч өөрийн холбооны үндэсний оператор G-Mobile. Ивент төгч Монголын хамгийн том вебсайт Үнгүү цэгийн.
Дугаарны үдэн тэтгэгч эрүүл амьдралын энгийн жор сайн брэнд. Хамтран ажиллагч Гигэн Арур нэгдсэн нэмлэг. Бид нэр Mongolia's Next Top Model-ыг хайж байгаа. Охтуудтай амжилт хүсье. Шүүгчдийнхаа нийт оноог харъя. Баяр хүргэе, жагцмаа. Чи Mongolia's Next Top Model нэвтрүүлгийн шилдэг 11-т шалгарч чадлаа. Баяр хүргэе. Улам их хичээгээрэй. Тэр маш сайн байсан. Гэхдээ модель байхын тулд маш мэдрэмжтэй байх ёстой. Энэ бол тэмцээн, уралдаан. Гэхдээ хоёрын моделийн карьер энүүгээр дуусаагүй гэж бодож байна. Дахиад илүү хичээгээрэй. Ингээд амжилт хүсье. Тэгээ бусдаа оролцогчтой бол ахиж тэгж чадахгүй харагдсан байж магадгүй. Өнөөдөр энэ дагаа хамгийн сүүлчөдөр хасагтай хийж өсөхгүй шүү дээ. Ийм 200 охноос алдчихж орж ирчээд ингэж хасагтай хийж өсөхгүй. Тэгээд миний хичээл сэтгэлдээ дутуу байсан болол хасагдсан ба. Одоо гэрлэг арах чинь тэгээд ээж тэр очин хэрэг гоё юм. Нэвтрүүлэгт ороод тодорхой хэмжээнд хүмүүс би хэн бэ гэдгийг харуулчихсан баг. Тэгээ цааш ч гэсэн надад маш их туршлага хуримтлагдсан. Цаашдаа дараагийн сизон хүртэл нэг жилийн хугацаанд хөдөлмөрлөж өөрийгөө энэс улам илүү хөгжүүлж дараа жил маш их туршлагатай амиа орж ирнэ. Зургуудаар яг адилхан. Яг л дандаа амаа ингээд сулсан. Дандаа л нэг юм. Ёстой л нөгөө нэг галуу. Гэтэ надад тийм байх шалтгаан байсан өнөөдөр. Сэтгэл дондуурлаа. Гал мэд дүрлцэхгүй байна уучлаарай. Гэрээ санаа хэцүү байна уу? Йоо, юу гой машинууд вэ? Дэцэн хүрээлэнгийн амар том хадагтай шиг л төсөөлсөн. Одоо ер нь юунд ч бэлэн байна. Яагаад гэвэл би ийм кул. Шоколадын найзлаг булаасан гэсэн үнэн үү? Итгэв би бүр ингээд шокноос ерөөсө гарахгүй юм тийм.